сайн байцгаана уу? Сайн байна. Гадаа их явдаг, аялдаг хүн байгаа даа. Жил гарам судалж байгаад ер нь GX 4 талтай болсон. Яагаад сонгосон шалтгаан гэхээр 200 ч юм уу, петролч гэдэг юм уу те. Хүнд машинууд сонгоё гэхээр цас шавран дээр ухаараа бас гарахад хэцүү. Цас шавар элсэн дээр бол илүү mid range төрлийн GX, Prado, Forerunner, FCX гэдэг юм уу те. Бид нар амьдралын туршлагаар их таалагдаад эхэлсэн байхгүй. Тэгээд GX тэр дотроос Prado, FC, Forerunner-тай эдлэгэн chassis платформ хэрнээ. Хуучны V8 400 мотортой илүү хүчтэй Америкчууд бас хэрэглээд байсан учраас би бас GX аваад явж байгаа. Тэгээ бас нэг Америкчуудаа дуурайгаал хамгийн их тэдний хэрэгжилж байгаа suspension нь бол их хөрөнгө оруулалт хий гэж байгаа нь бол Fox King гэдэг явж байгаа тий. Яг энэ дундаж хэрнээ яг тэрэндээ тохирсон маш сайн үзүүлэлт гаргадагуд нь бол Ironman, Dobinson, за ARB ч юм уу тэгээд биштэй байгаа байхгүй. За ARB-г бол монголчууд бүгдээрээ хэрэгэлдэг. Би бас өөр машин дээр хэрэглээд үзсэн учраас ер нь бол нөгөө туршлага нь байна. Тэгээд нөгөө гурав нь бол би огт үзээгүй Ironman биштэй нь өрөөсөө үзээгүй байж хаад. Машина авангуудаа хамгийн түрүүнд биштэй тавьсан. Урдаа биштэйний B8 6112 хойноо болохоор эхлээд би B8 5100 тавьсан. Тэгээд энэтэй бол би 2 гаруй жил явсан л та. Ер нь бол маш гоё зөөлөн. Ер нь бол ерөөсөө муулах юм ерөөсөө байгаагүй. Одоо бол ингээд дараагийн нэг юуг брэндээ хэрэгжилж үзье гэдэг үгнээс ер нь солих хугацаанд болж байгаа учраас. Тэгээ Dobinson Ironman 2-ыг ер нь хайцуулж явж байгаа. Тэгээ одоо Ironman-ээс эхлэе гэдэг өнөөдрийг хэлээд явж байгаа. Би саяхан нөгөө бас биштэйний 5160 илүү нөгөө нэмэлт резервуартай нөөцийн банктай. Гэхдээ тэрний юм төмөр хоолоогоор холбогдсон. Тэгэхээр хэр баргийн чулуун цохоод бас нэг амархан эсвэл өвөл нөгөө амархан зарцаад байдаг нь арай гайгүй болов гэдэг биштэйний залуутай ирж байгаа шилсээ. Тэр бол бас маш гоё байгаа. Гэхдээ одоо нэгт Ironman-ээр бас солих цаг нь болж байгаа учраас би нэг мөсөн бүхэлдэн сэлчихээ. Хэрэгж үзээгүй. Зүгээр ер нь онлын хувьд ингээд судлаад үзэхээр IM 2.5 бас сайхан гарсан тий. Ревьюнуудын хангалттай биш. Битцсэн спек бол хамаагүй илүү. Performance тал нь бол илүү сайн байгаад байдаг. Ironman-ы бол хамгийн одоо супер нь бол Foam Cell Pro гэж байгаа тий. Олон жил нөгөө танигдаад туршигдсан модель. Энэ хоёр моделийн би бас алин дээр буух вэ гэдгээ сайн мэдэхгүй байна, сонгоогүй байна. Интернетээр уншихаар бол IM 2.5 бол ер нь бол бижтэй 6112-тай ойролцоо илүү спорт төрлийн ялангуяа огцом даралтан дээр илүү сайн барьдаг хатууч гэдэг юм уу те гэж ойлгосон. Foam Cell Pro бол twin tube дотроо нөгөө foam cell-тэйгаа тэгээд хамгийн гол нь тосны маш том батамжтай те халт хөрөлтөндөө илүү сайн удаан халдаг, хурдан гаргадаг тий. IM 2.5 бол монотип буюу нэг зөв газтай, ойлтой. Миний хувьд одоо аль нь байвал зүгээр гэж бодож байна. IM 2.5 бол энэ зөөлхөн яг өдөр тутмын хот дотор ингээ унаад байхад аюулгүй зөөлхөн. Тогтоо мэдрэмжгүй. Шорон зандраа хараа явахаараа илүү гоё ажиллана. Сэвэлт байхгүй, даралтан дээр илүү сайн тэнцвэртэй. Яг л өдөр тутмын онцлогонд айгүй гоё тохиромжтой байсан. Хороо загвар бол ерөөсө байн орон нутагт явж байдаг шорон зам дээр илүү хурдтай явах. 180 км/цаг хүртэл машины тэнцвэр алдагдахгүй. Барим гэж. 180. Шорон дээр 180. Шорон дээр бол ерөөсө бол ямар цэвэр авчихгүй. Хотод бол баг зэрэг хатуу юм. Хоттой бол хатуудаа орох уу те. Яг стоктой харьцуулж байгаа шүү дээ. Тэгтээ яг өөрийн стандарттай харьцуулсан бол баг зэрэг хатуу. IM бол яг ингээд хот руу наах юм баг стандартаас зөөлөн шахах мэдрэмж байсан. Алцсан байралд орчоод байна. Тэгээ яг би өөрийн хэрэглээгээ бодсон үр нь хөдөө явна. Одоо яг тэ нөгөө mall crawler гэдэг зүгээр гэрийн хооронд хүнсээ зөвлөж юм. Хэн хөдөө аль болох хөнгөө газар. Яг нөгөө Foam Cell Pro-гийн нэг давал энэ тэнд хөнгөө газар явж байгаа. Юм цохоод, чулуун цохоод ч гэдэг юм. Бол ер нь ихэнх амаржийн тосоо гоожлол бол дуусаа шүү дээ, тий. Foam Cell-ийн хувьд бол тосын нэмж хийж болдог. Тэгээд доторх кит нь бас солидог гэдэг байгаа тий. Жир өвчүүдийг IM 2.5 чинь сервис хийж байгаа. Бас адилхан их үү. Тэг үйлдвэрээсээ шууд километрийн хязгаар байхгүй. 4 жилийн баталгаа өгч. 4 жилийн баталгаатай тий. Энд чинь шууд нэг бүтээгдэхүүн дэстэл ханамж шууд өгч. 5 тухх гэхээр IM. Засмар зам дээр илүү гой зөөлөн тухтай явуул IM-аас сонгоод шорон зам дээр ерөөсө толгой өгөх юм байхгүй шууд буудаад өгнө гэж томсол торгон сонгоод. Гэр бүлийн аялал хийдэг юм чинь энийхээр бол 2.5 санал болгож байна. Яг гэр бүлийн явж хүүхдүүд явж чинь тийм ээ. Тэгэхээр 2.5 загвар бол арай төхөмжтэй 5%. Баян үлгийн Алтай таван баг дээр явхад үлгийгээс хараад дэржигнүүр бол аимшигтэй. Машинуудын амаржийн шууд халж ил. Цогцоо загвар нүүцэн дэр гэдээ явчихаар тий. Тэрэн дээр айлын зүгээр. 2.5 60 хийгдсэн. Тэр илүү хурдан хөрнө. Илүү удаан хална. Хороо загвар болохоор шууд ганаар ивчж байгаа болох. Нөгөө халахтаа удаан ч гэсэн халсан хоног хөрөх нь удаан.
2.5 хөнгөн цагаан учраас хурдтай хөрөнгө байсан. Тэр тийм дэрчмэлтэй зам дээр бол АМ арайлаа. Зайлан зүгээр. АМ л байхгүй. Аяа юм. Шин загвар бол Тийм загвар. За тэгье. Окей. Үлдвэрээс угсраад. Бүрс нь угсартай байна. Тий. Гарын авах. Энэ 900-ны тохиргоо болохоор одоо нэмэлт хоногтод тааруулсан. Тэгэхээр одоо машиныхын жинлэн тааруулаад бид энэ 900-ыг жоохон буусгаад өндөр намаа тавьчих гэсэн. Үеийнч нэг 50 орчим кг, төмөргөө 100 орчим кг, 150-аас 200 орчим дээр тааруулсан байна. Батхан болохоор ингэ шоо бас. Энэ болохоор нөгөө шороо шулууны хамгаалт. Гармушк мармушк биш болцсон юм биш үү? Энэ болохоор ер нь шороо шулууны хамгаалт аюу хатуу. Бүрс нь тэгэхээр нөгөө 0-оос 350. 300 болчих. АМ дээр бол ер нь хар болчих. За. Тэгээд сая шинжлэсэн 25 оны шинэ загвараас шээ. Энд дээр ерөөхдөө нөгөө 25 оны шинэ загвар. өөрсдөө аваа явах юм бол QR уншуулаад суйрлуулах заавар нь гараад ирсэн. За. Тийм басан баг. Тагаа аваад өнгөлөөртөө тослогоо чинь. Одоо нөгөө арга ятсан үед сток өндөг таардаг гэж нэг хэлсэн зүг үү те? Болно. Үз. Шүүр хугацаанд тавиад явах боломжтой. Тэ. Энэ болохоор энэ урт богино байгаа л да. Стандартаа бодох юм бол. Тэгтээ түр хугацаанд аргалаад тавих боломж байна. Цаг тухайд нь тослогоо хичээл ер нь эдлэг аяг удаан дүү. Одоо энэ хэдийн хугацаанд хийвэл зүгээр үү? Тослогоо жилдээ нэг ч юм уу эсвэл их явдаг бол тосоо солиулахдаа нэг хэлчихээд байгаа зүгээр. Машины цэгийн тослогоо л адилхан. Цэгийн тослогоо хийх үедээ л хийж байсан. Сайхан цагаад өгч юм да. Өндөгнийхөө тосыг шахаж чинь. Ганцхан дах юм чи ганцхан боломжхад атуя твикот өнөдөр хашаад авах вэ готруу яхо улам хахо эсвэл загс бархо урашит гава аса экологи мессаж ми ай кэбэтэгэ нэзо пэга эн болтуру бэй найзо Нэрхтэр мэхэн боскот галаторо чир зах сүнхлээ Ойо томбай татла зурга алла тайла Майд ойон доло татхо Урашит гава аса экологи мессаж ми ай Гэрбэтэгэ нэзо пэга эн бол туру бэй найзо Нэрхтэр майхан боскот галаторо чир зах сүнхлээ ойо томбай татла зурга алла тайла Машина аса колын замад дэмэн хотын амьдрал ард үлдээ Юу чамаагүй хашаа чамаагүй голом хангийн сайхан дурсан жүлтэй Дарин найзал хайвэ Дарин найзал хайвэ Вафи аял урашит гава аса Ecology message me I Кэрбэтэгэ нэзо пэга эн бол туру бэй найзал Дараги винавар ус Айзо уричэсэ гац хайртаж шүү дээ.
Энэ камерыг харж байна уу? Ингээ эргэж байгаа ч дотроо. Гол дотор ижээд ингээ өөрөө баруун зүүн өдөрдөж эргүүлээд камерынхаа өнцгийг өөрчилж хардаг хөхгүй. За хийж үзье. Энэгээр юм баймаар газар байна. Тэр нэг за унаг мод энд байгаа. За энд цоолоход болно. Арай зузаан байна. Жаахан сонгоч. Доороо тулц. За 3 дахь нөх. Энд бас тулж шít. Ааш. Ингэж харагдаад байгаа юм нэ. Доошоо тултал барьсан байгаа юм байна. Хараа. Тийм үү? Тэр дөрөвний цолдог. Зүг газар соосон байгаа байхгүй болно. Тийм байна. Гэтэ мөс нь харагдахгүй байгаа юм байна. Доошоо тултал барьсан юм. За энэ газар худлаа. Явъя. За энэ явж байна. Харагдаж байна уу? Ингэж. Энэ сайхан ороод ирлээ шүү. Сая тул орж иж шүү. Нүү. Энэ харж байна. Энэ явж байна. Тул энэ. Энэ. Тэр эргэлдээл энэ. Тэр буцаад ирсэн. За энд үзээч. А? Одлоо ирээд байгаа. Ой яар хөдөлж ядсан бэ? За 25 макс анхны гарлалт үзье.
гэж энэ камерын дээр юу энэ тоглоулаад байгаа юм ааши. Ингээд тоглоулаад байгаа хүндээ одоо авах юм бол яах юм бол. За атманууд бол энүүгээр байгаа. Байцгаар. Яг нэг юм болтоод. Тойроод байна. Тойрол. Яар өнгөтгөр яг ажидлаад зуухул ийм 5 6 өний майханд бол enough амар дунд дээрээ тавьсан байна. За орой олон шорлог хийнэ. Тэгээ шорлог доо овонд хийсэн шорлог гэвэл яхаа. Үзхүү. Яа дин тий? River Garden-ы BB Butcher-аас авсан бэлэн ийм кебаб маяг татсан махын шорлог байна. За эхний иржин 3-ыг торгуулийн салан тестэнд явуул. Яг хэлсэн юм шиг боллоо. Шууш ажигнж шүү дээ. Удахгүй байна. 230 градус. За энэ дотор манай шорлог шажигнж байна. Оо зөө модон шатчих шүү дээ. Нэр янз юм болж байна бол. Ийм л болж байна да. Нөгөө модон шормор байхгүй шатаад бас. Заансаад үзхүү. Янди. Воо. Та талнаас нэг юу болооч? Алхтай байж. Дуусаа. Янз нь. Бас өөрхөн даригнуулсан спайси юм тий. Энэ одоо Макстер бол баллах нь шүү дээ. Яста подолхтой бандаштай тавчгтайгаа загс бараа суух нь үний юм байна. Биби энэ ч бас гоё юм биш үү? Энэ савар биш тийм эсвэл Юусоо энэ юм. За 8:30 гэж ажиллаж. 8:30 болж байна. Энийг дүүргээд тэгээ хэдэн цаг ажиллах нь үзье. За ингээд үзье да. За зуухны үед битээр дунд дээр нь тавьсан чинь бүр шатаж өхөнгө алтлаа. Амар халдсан юм байна. Тэгээ бүр хавгаараа улаасаад хэлт юм байна. Энэ бол яг шаардлага гарсан үед бол сайн халааж чаддаг. Тэр хэмжээгээр бас түлшээ болвол маш сайн зарцуулдаг юм байна. За битээр өнөөдрийн
цаг агаартай тааруулаад өнөө шөнө бол нэг хасахаар хүрнэ гэж хэлээ. Тэгээд түрүүнийхээс нэг багцаа авахд бол ер нь энэ хамгийн багаасаа нэг чүүд дээр тавьчлаа. Тэгэхэд бол нэг ингэж асч байна. Энэ бол өнөөдөртөө бол хангалттай авах гэж бодоод ингээд үзье. За тэгээд 8:30 дүүрэгчлээ. Тэр удаан асахыг нь үзье. Энийг арай дээрээс нь ингээд гэлтүүлж байгаа байхгүй. Энийг арай. Тэважингаас Иесус тагс бууж ирээд байгаа юм уу хайшээ. Энэ хайрс мөрөөсөөрэ ингээд хараад өгсөн. За цаагаар нь яваад байна наа. Уул нь налим сууж байгаа хүмүүс шүү дээ. Одоо тэгээд ийм юм хийхээ сууж байна. Одоо операш ажиллах юм шүү. Нүгд ч ажиллах юм. 5 ирчлээ. Хана 5 ингэж. Тийм. Та нарын аманд энэ л багтна гэдээ явуулсан. Операш. Өөп гэл аваач. Өөп гэл аваач. Өөп гэл авчилд. Өөп. Линокнот нь яад ирэхгүй. Өөп. 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 Эсэ кино үзэж байна. Хүрм юм ааш. Эдгээр түрүүн хөдөлгөөнгүй байсан гэрэл тусганд хөдөлгөөн орчин тий. Тийм. Өдөр болчлыг андарч юу? Өдөр болцсон хоолндоо яваарай. Том загас ирж байгаа шүү. Яваад тоглож шүү дээ. Энэ бол хоо тамаарс. Та нар тоохгүй л тэгээ ажин руугаа буцлаа шүү. За цаг 11:35. 3 цаг аслаа. 3 цаг асгаад ер нь энэ дээдлийн банкны энэ хавьд ирж байна. Тэгээ өмнөөс цаашаа нэг 2.5 авч юм уу цаг асах болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол 6 цаг бол асч байна. Асахаар юм шиг байна. Одоо ундахж байгаа учраас 11:30 гэж хэлчихье. Дахиад дөрөвчий. Тэгээ өглөө хэддэд яг унтрах нь гэдгийг нь яг үзье. За өглөө болчих. За одоо 4:39. Дөнгөж сая юмны энэ хавхлаг хагдлаа. Тэгсэндээ дуусна гэсэн. Шай. Одоо үлдэгдэл бэлээтэй дүүргээд явчихлаа. Тэгэхээр 11:30-аас 4:30 гэдэг чинь 5 цаг ассан байна. 25 макс бол дүүрэн гэрээ минимум дээр 5 цаг ассан юм шиг. Дагланы минь дээр босчоод цагаа уух гэж сууж байна. Тэрнээс өмнө майхандаа бас цооногоо сэргээцсэн одоо бас юм гэж дохио сууж байна. Орд чинжэнгөө салхилж шуурж хонлоо. Амар салхитай байлаа. Байсгээл майхнаа засаал. Одоо ч гэсэн шуурхтай л байна.
Гадаа бол уулын дулаахан нэг хас харуу идтэй л байх шиг байна. Тэгсэн нэ салхины нэг винчил бол амар. За өглөөний цаг байна. Ийм л юмнууд доогоор байгаа юм л. Яг. Ер нь энд бол нэг хайрусны Монголын хатран. Хатрангийн амрын хатран гэж яддаг байхгүй. Энд байгаа. Ерөнхийдөө ийм жижигтэр амрын хатран. За хоошка. Хатран барай тавьдаа. Шууд сив хайч тий. Оп. Ооц. Харж байгаа болсон дээрээс нь. Жижиг юмуд л. Ийм хайрууснууд л байна дээ. Оп. За энэ аяллаас буцах зам цасан шуургатай байсан учраас замдаа бичлэг хийх боломжгүй байлаа. Анхаарал сулруул ерөөсө хунгарлуу дахиж орчих гээд явсан мөр маань нүдэн дээр л цасан дарагдаж алга болсон тийм аюултай зам байсан. Тэгэхээр одоо дүгнэлтээ хэлчихье. Энэ аяллаас хойшоо бас нэг аялал хийчихэд ирсэн ойролцоогоор нийтдээ нэг Ironman тавьснаас хойш 2000 гаруй километр явж үзлээ. За нэгдүгээрт хотод болон шулуун замд буюу засмал замд өмнөх амаржидтэй байхад дант цав хагархаанууд маш их мэдрэгдээд идэг гэсэн. Амаржины өөрийнх нь онцлог нь тэрэлтэй хатуу төрлийн амаржин байсан. Энэ тохиолдолд би дугуйны ихийг 1.8 болохоос аргагүй болдог. Тэгэхгүй бол ингээд жижиг нухчаа бүрийг мэдрэгдээд тахаар урт замд аягүй ядардаг хэцүү байдаг. Нөгөө талаас дугуйны илэгдэл асар их нэмэгдэж байгаа. Дээрээс нь зэн эдэлт нэлээд нэмэгддэг сул талтай байсан өмнөх маань. Энээр Ironman 2.5 тавиад жолгон дээр жижиг ан цав хагархаа мэдрэгдэхэ болж байна. 2.2-тэй хэлчихэд хахад юуныг дагаад дугуйны илэгдэл болон бензин эдэлт хоёр эрс багасчих. За хоёрдугаарт шорон дээр буюу оффроуд аялал хийх явцад нэх айхтар том ялгаа бол гараагүй. Оффроудын мэдрэмж бол их ойролцоо санагдаж байна. Хэд хэдэн хонхорхоо жалга руу санамсаргүй болон санаатай бас нэлээд ширүүн орж үзлээ. Ер нь бамп стоп руу нэг тулсангүй их айтайхан гараад ирсэн. Хүн болгон өөрийн явдал ачаандаа тааруулах гол зүйл маань бол илүү пүш юм байна. Ялангуяа хойд. Миний хувьд дээр зуны цагт бол rooftop tent буюу дээврийн майхан тавьчихдаг. Тэр л дангаараа л 80 хил байдаг. За тэгээд өвөл зунгуу ер нь бол хойтлын ачаа, дүүрэн шахуу их ачаатай явдаг. 250 хил орчим ачаа байнга машинд явж идэг болж таарад байсан. Өөрийнхөө явдал ачаанд пүрш тааруулна гэдэг маань хэрвээ ачаа багтай явдаг бол нөгөө шорон дээр нөгөө сэвэн багаа нэгээд хүмүүс ихэвчлэн хатууг тавьдаг тий. Тэгээд ачаа баг үед бол нөгөөх нь хойтлоос тус тас гэдэг ингээд алчих гад байдаг. Байнга ачаад явах хэцүү, байх хэцүү нэг ийм байдалд ордог штеп. Пүршээ хамгийн их явдаг ачаанда тааруулах нь хамгийн зөв. Пүршийг л тааруулах нь хамгийн чухал шүү. За 3 дугаарт нь дэлхийд шалгагдсан брендийн бүтээгдэхүүнүүд учраас яг бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүнтэй харьцуулах бол тийм айхтар том ялгаа гарахгүй бах.
Энэ бүтээгдэхүүнүүдийг авчирж байгаа, суурлуулж байгаа, дараа нь сервис үзүүлж байгаа компани соёл болон ер нь компани өөрийн чадамж асар хамаатай. Яг тэгэхээр эн чинь нэг удаадаа тавиад дуусчдаг бүтээгдэхүүн биш. Байнга эргэж тойрж сервис хийлгэж идэг, байнга илэгдэж идэг, хамгийн гол нь хүн болгон дээр харилцан адилгүй илэгдэн явдлууд нь өөр учраас миний хүлээж байгаа юм бол нэг найдвартай газар барыг төлхөрөө орхиод явчмаар хэмжээний найдвартай газар байл бүр сайн байна. Тэгээд яг болгыг бүтээ хийсэн сэтгэлээр хийж байгаа хүмүүс шал ондоо байдаг. Ийм л газар би байнга хайж исэн. Энэ Iron Man-ыг бол би тэгж үнэлсэн. За мэдээж сайн брэнд нь байгаа учраас бүтээгдэхүүнд бол эргэлзэх зүйл алга. Гол нь үүнийг суурлуулж байгаа баг хамт болно. За тэгээ эргээд сервис хийх гээд би дараа нь ирж ил таараа. Тэгэхээр эргээд намайг яаж ухтах уу? Болгыг бүтээ гэдэг талаас нь харж гин үү? Ер нь бушуухан явуулъя гэдэг талаас нь харж гин үү ч гэдэм үү. Ингээд харахаар бол надад бол Iron Man-аар өөрчлөх шалтгаанууд болж өгсөн. Тийм учраас би Iron Man-ыг сонгосон байгаа. За ингээд маш товчхон дүгнэлт хэлэхэд шулуун зам дээр гой зөөлөн байна. Замын нухчаанууд мэдрэхгүй байна. Шорон зам дээр бол бусдаас дутах юм алга. Маш сайн ажиллагаатай байна. Дээрээс нь 4 жилийн баталгаа өгсөн учраас би бол ер нь сэтгэл хангалуун байна. Эргээд буух эзэн буцах аягтай. Дээрээс нь сервис хийдэг амарчин гэдэг утгаараа үнэхээр муудлаа гэхэд амарчина заавал солихгүйгээр дээр нь нэмээд сервис хийлгэж чинь гэхээр миний хувьд бол одоо ингээд бүх толгойн өвчин нэг газартай л хандхад шийдэгчих гээд байгаа. Дээд гар сольсон байгаа. Дээд гар сольсноор бол тэнхлэг тохиргоо сайн авдаг болно. Хоёрдугаарт нь өндгөн тулгуур ер нь л байнга эвдэрдэг дээ. Нэг явж ирээл барыг дуу орох шахуу. Тэгэхээр өндгөн тулгуур асуудалгүй болчихж байгаа. Үнэхээр болохоо боллоо гэхэд бусад брэндүүдэд юу өсдгүү гэхээр өндгөн тулгуур нь заавал өөрийнх нь таардаг те. Iron Man-ийн энэ Pro Forge гэдэг энэ дээд гар бол сток нь ч гэсэн таарчдаг байгаа. Яг урт богны ялгаа гарч магадгүй гэж байгаа. Гэхдээ таарна гэдэг маань бол ямар ч гэсэн сток өндгөн тулгуураа аваад явдаг юм аа гэхэд ядаж энэ тэндээс олдох нь хэлбэг. Ялангуяа одоо GX, Prado, FG, 400 энэ төр бол бүгд адилхан байгаа учраас олдцсон их гэсэн үг тийм учраас би энэ Iron Man-ыг бас сонгосон байгаа. Тэгэхээр ингээд ер нь бол миний явах эдэнтэй холбоотой толгойн өвчнгүүд бол эрс багасах боломж үүссэн учраас энэ газартаа би хөшлүүлэхээр сонгосон байгаа шүү энэ удаа. За тавчхандаа юм байна.